За жаргал сайхан прокурорыг бол дэмжиж байна. Бас яалчгүй одоо бид нар бүгдээрээ сонгуул дэвшигтэй шударга ёсыг тогтооно. Авилгалтаа тэмцэнэ гэдэг. Бүгдээр амлалт өгсөн. Тэгээ ерөнхийлөгч нь бас нүдээ олсон хүнээ санал болгосон байж би харж байгаа. Гагцгүй энэ дээр нэг 2-3 асуулт асуулт явахтай санал юм да. За сүүлийн үед ээж маань загнаад байгаа. Та нар ч одоо шударга ёсыг тогтооно гээл энэ хувийн ишлчин давтар гээл нугслуулаад байдаг. Тэгэл ингээл зургатаар харахаар нэг нөхөр давтараас цухтаацсан юм шиг. Тэгээ шалгаж болдгоо мó гэдэг нэг асуулт асуудаг. Төөргөн уурын асуудал ингээл сайн нэлээд одоо хүчтэй яригдж, засгийн газрын байр суурин болов гэж хараад байгаа. Мэдээллийг сонсохоор давтараас зайлшилсан байх болжгүй ийм мэдээлэл сонсогдоод байгаа. 3-4 офшороор дамжуулаад мөнгө угаасан байж болзошгүй харагдаж байгаа. Бид нар чинь төрийн өндөр авлага тушаалтан дээр офшортой холбоотой нэлээд хүнд заалт байгаа шүү дээ, тийм. Тэгээ энэ дээр та бол одоо улсын ерөнхий прокурор бусад орнууд мэдээлэл авах бүрэн боломжтой. Тэгээ би энэ хүнийг зүгээр асуудлыг гаргаад ингээ яриад байгаа юм биш. Гэхдээ яг үнэн зөвийг тогтоогоод өгөөч л гэдэг асуулт хэлсэн. Үнэн зүйл. Үнэхэрийн одоо энэ хэвлэл дээр явж байгаа нь үнэ юм уу? Эсвэл үгүй юм уу? Бас нэг бүгдээрээ одоо нэг тийш нь болохгүй бол одоо шингээл өдөр болгон өөр мэдээлэл гарна. Өдөр болгон өөр мэдээлэл гарна. Энэ дээр бас таныг нэг анхааралтай ажиллаад мэдээллийг шалгаад шалгах ёстой бол ингээд шалгаад өгөөч л гэдэг хүсэл өгсөн. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт гэхээр бид чинь бүгдээрээ шударга ёсыг тогтоон. Та бол одоо шударга ёсны манаан дээр гэх үү байгаа хүн. Өнөөдөр бид нар авилгалын индекс ярьж байна. Улс төрийн талаас нь бол бид нар аль болох энэ төрийн оролцоог багасгах, төрөмчд компаниудын оролцоог багасгах. За давтарын таатай бодлого явуулах. Тэр авилгалын тэр хөрс суур дээр нь бол бид нар танд тусалж ажиллана. Хөрс суур дээр. Нэг өстө авилгал авах тэр сонирхлыг нь бууруулах тал дээр, авилгал төрүүлэхгүй байх тал дээр, нэг өстө бид нар хууль эрх зүйн тал дээр нь ажиллая. Та харин яг өмнөх 6 жил ажилласан шигэ хэн нэгний нөлөөнд автахгүйгээр яг энэ шударга ёсны тэмцэлд тууштай одоо та тэмцэрэл гэж таньсуусан. Олон улсын байгууллагууд тэр тусмаа прокурорын байгууллага өөрийн ижил байгууллагатай холбоотой ажилладаг. Энэ ажлынхаа хүрээнд тодорхой мэдээллүүдийг бас авдаг. Харилцаа улам өргөжж байна. Энэ өргөжсөн ажлын нэг үр дүн нь юу гэвэл энэ онд одоо прокурорын холбооны олон улсын прокурорын холбооноос Зөв Европ Төв Азийн 10 дугаар хурлыг Монгол улс зохион байгуулах гэж байна. Энэ 6 дугаар сард. Энд бол прокурорын хяналтын өр нөлөө захим гэсэн ийм сэдвээр зохион байгуулагдав. Энэ дээр яг таны ярьсан хамтын ажиллагаа, мэдээлэл авах энэ зүйлүүд бас яригдана. Энэ зүйлээр бид өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаамаа. За бидний хамгийн ойрхон холбогддог бас холбоотой ажилдаг бол газар прокурорын газар бол бүгд найрамдах Хятад улсын прокурорын газар. Энэ чиглэлээр бид олон прокуроруудаа энд сургаж байна. Захим гэмтрэг. Тэгээ энэ офшор бүгд найрамдах Хятад улсын прокурорын газар бол энэ офшортой холбоотой энэ чиглэлээр нэлээд мэргэссэн. Тэр дотроо бас өнөөдөр өвтэй холбоотой зүйлүүд дээр нэлээд мэргэссэн. Тэгээ энэ чиглэл рүү бид нар хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Энэ чиглэлээр бид бас нэлээд тодорхой ажлуудыг хийн. Энэ 8 дугаар сард бүгд найрамдах Хятад улсын ерөнхий прокуророос айлчлая гэж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бид бас тодорхой ажлуудыг мөн Вьетнам улсын ерөнхий прокуророос айлчлана гэж байгаа. Энэ чиглэлээр бас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Тийм учраас энэ таны ярьсан энэ зүйлүүд дээр нэлээд агцтай зүйлүүд гарнаа. Олон улсын харьцааны чиглэлтэй та асуусан учраас би сая энэ айлчлалтай холбоотой, дагварлалтай холбоотой асуудлыг ярьлаа. За жаргал сайхан прокуророос нэг л хүсэлт байна да. Энэ
За одоо хамгийн сүүлийн жишээлхэд сүүлийн үеийн эдийн засгийн гэмт хэрэгүүд энэ улс дансан эзнээ нуусан мөнгөө нуух гэж оролцсон ийм л одоо ажлууд их явдаг болцсон байна. Засгийн газрын хэрэглэх газрын дарга учрлын өчгөрдөр олон нийтэд гаргаж тавьсан төргөн нуурын ордтой холбоотой манай энэ танхим суудаг нэг том дарга байгаа шүү дээ, хуралдаа суудаг. Тэр үнтэй холбоотой нэг мэдээллийг харахад л олон улсын офшор дансуудыг дамжуулаад аваа явуулсан байгаа байхгүй. Тэгэхээр прокурорын байгууллагууд энэ мөнгө угаасан юм шиг, татвараас зугтсан юм шиг, Монгол улсын хуулиас зугтсан юм шиг энэ асуудлуудыг судалж шинжилдэг мэрэгжилтнүүдээ сайн бэлдэж аваарай. Араас нь бас хөрөнгө хүч гаргаарай. Энийг бас тодорхой болгож бас эргэж мэдэгдээрэй л гэж хүсье да. Тэг амжилт хүсье танд.